За өнөөдөр бол day 124. Тэгээд 4 сарын 3 байгаа. Цаг 11:10 болж байна. Өнөөдөр бол маань суулгар hobby spotlight гэдэг үйл ажиллагаа болж байгаа тийм ба тийм. Мэдгүй юу ч болоод Чи жоохон ч юу би юу. манайхан төвч. Эдийн бичлэгний явж байна уу? Явж байна. Хан шанс явж байна. Яагаад авахгүй вэ? Зөвхөн авах шүү. Тэгээд day 124 гэж байна. 124 гэж байна. За 124 тэр юу болж байгаа вэ? Hobby spotlight. Тэрний яа вэ? Энэ бол маш уултай зөвхөн төвөөс байгаа. Төрн болгоныхаа сүүлээр хин хамгийн онц Төрн болгоныхаа сүүлээр хин онц авсан бэ гэдгийг шалгуулдаг байгаа. Тэгээ одоо ороод харцгаая. За баярлалаа. Танд энэ өдөр гарсан амжилт байна. Энэ өдөр гаргасан амжилтын өөр сургуульд орсон. Academically өмнөх төрмүүдээс хамаагүй сайн GPA дээр ирсэн. Тэг сургуульд орох чинь бас юм нэг талаараа academic гэж явдаг. Одоо орцсон. Яахан дээгүүс ах уу? За дээдэг төлөвчээ. Ой. За араас нэг цаалт төлөвчээ. За дээшлээд. За дээрс гэрээ. Яава. Ха? Дээшлнэ. Юм бол За хаагур суух уу? Боолоор суух уу? За одоо үйл ажиллагаанд Тэгээ. за одоо hobby spotlight-ыг хэлцгээе. Өөр чамаас сонсох юм. Өөрч бай. Яг тэгээд сонин сайхан даачих юм уу? Ангиараа суучраа өгдөө. Ер нь амьдрал явдгаараа явж чинь тэгээд. Өгдөөдөө ангиараа суулгачаарай. Өөр юм ч тэр сороо хориглогдсон байлээ. Тэрнээсээ цаад юм сүүлийн доо богооч хийж хүн их юм ядарч юм байна. Сороо. Баярлалаа. Хүн яг ингэж байгаа юм аа байхгүй болсон хойноос яг Зарим сандлын харын туршлагын босоод харамсдаг гэдэг энэ бол маш үнэн үг байлээ. Ингээд hobby spot light үйл ажиллагааг Монгол улсын төрийн дуулаар эхлүүлцгээе. Зэрэг зөвчтөн баярлалаа. Ингээд бидний хэсэг хүлээсэн hobby spotlight тэргүүнэн алдаршуулах үйл ажиллагаа инхүү ёслол төгөлдөр эхэлж байна. Үйл ажиллагаа өөрийн хувийн амжилтаараа хамт олноо мандалсан эрхэм сурагчдаа алдаршуулдаг hobby spotlight үйл ажиллагаа энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд эх 4-р өдрөд хэдүүлэн илүү их амжилттайгаар эргэн энэ зааландаа уулзцгаая. Баярлалаа. За үйл ажиллагаа дуслаа. Гаргуудаа. За за бид тусаа дүүнийхаа битгий хамтлаа. Тэгээд цаг 2 цаг болсон байна. За энд бол ер нь хүүхдүүд уулзах хэсэг бэлтээж доотлон ингэ тийг бэлтэж байгаа. За. Тэр нь сайн бэлтгээсэн байна. Тэгээд биний дараа манай програм байгаа. Тэгээд одоо програмыг бэлтцгээе да. Манай зөвхөн ер нь бол иймэр доор хэлчихсэн. 2 оны дараа манай улсууд байгаа. Манай бүжиг тэр нь бол чонын тухай бүжиг байгаа. Тэгээ би бол одоо ингэ хойноос орж ирэх байгаа. Тэгээд одоо хэлцгээе. Би ер нь энэ одоо бичиж байгаа хэсгийг ер нь бүжиглж явах POV гэх юм уу? Тиймэрхүү POV-ээр авч үзье гэж бодсон.
авчаач. Асгүй асаач. Наа гэлдүүч асууч. Тод бүжгэлж байна. Манайд бол ядарсан харагдаж байна тэрсэн. Яг л би тэд аюух бэлдэж байгаа. Аха. Эдийн маш их бэлдэж байгаа. Бөөнөрөөс ядарч байгаа шүү. Гэхдээ зарим хүмүүс бусдыгаа бодвол мөрөөд байгаа. Тийм. Цагаа болохгүй. Гэхдээ мөрөл гэдэг үгийг хаж утгыг мэдгүй. За. Анхны грекээс шүү дээ. Мөрөө гэдэг үгээс гарч л байгаа. Наа чи ер нь онцлог гэсэн үг. За. Мөрөл гэдэг чинь ер нь онцлог л. Чиг үний бэлгүүл бас лог дээр энэ хүмүүс шүмжлээ шүү дээ. Маань үнийг За тэгвэл Энийг оруулаарай. За яриа шууд. маань үнийг хэлж байгаа гэдэг нь шансын нэр дээр бол андгаалж байна. За мөрий за. Миний нэр дээр энэ хандалт ямар ч ирэх байхгүй шүү. За. Андгаалж байна. Угаас үнийг ярьж байгаа. За юу вэ? Мөрөө гэдэг чинь онцлог гэсэн үг. За. Аха. Тэгэхээр онцлог гэдэг чинь ер нь бол чи онцлог хүн байна л гэсэн үг. За. Энэ байгаа бүх хүмүүс бүгдээрээ онцлог биш хаа. Чи ганцаар онцлог байна. Наа чи ер нь сайн. Мөрөх талаар хэлсэн шүү дээ. Яагаад мөрий рүү ороод гэсэн онцлог болов гэж байна. Мөрөх мөрөө гэдэг үгийн үндэс. Үгийн үндэс уг нь ингээд адилхан байхгүй. Гол нь яаж ингэ холбогдоод байгаа юм. Мөрхөөс одоо ингэ мөрий рүү оцсноо тийм онцлог болов. За. За. Ер нь одоо үстэнда. Хариуцлага гэдэг үг байлаа заяа. Хариуц гэдэг үгээс гаралтай шүү дээ. Тийм шүү дээ. За тийм ээ тийм за. Тэр цаан. За. Буцаад сэдвлүү орцгоо. Мөрөх
гэж байгаа. За. Морих ч морих гэдэг үгээс гаралтай байхгүй. Аа. Тэгэхээр морих гэдэг чинь анда грек хэлэнд онцлог гэж байгаа. Тэнгүүд онцлог гэдэг чинь анда стас ингэ онцгой тий. Аа. Өөр байх гэж байгаа байхгүй. За. Тэнгүүд чаар данна морих гэдэг чинь ер нь бол онцлог байх гэж байгаа заяа. Тэгэхээр нэг юм тойруулал яриад байгаа юм. маань ч Лог үзэж байгаа хүмүүс яг юу гэж бодож байгаа юм бэ? маань бол лог үзэж байгаа хүмүүс хамт хэлж байна. Гэхдээ гол нь тойруулсан юм маань бол ойлгол юм л да. Чи яагаад ойлгож байгаа чанд үзэгчтэй дараа тайлбарлаж өгч. Маань бол яг хоо хамшигын мэрэгжлийн юм нөгөө лог гэдэг том юм сүнсэр өмшөлтөөр маань бас ингэ лог үзэж байгаа хүмүүс ингэ ойлгож арай чадахгүй. Чи бол андаа туршлагатай 10 жилийн явцлыг хийж байгаа одоо ондоо чи бас тайлбарлаж өгч арай дээр. Мэн гол нь мотиватой байхгүй болоос Маш шанс өөрөө тийм судалгаа хийсэн. зэ морил гэдэг үгээс морихлоо бацснаа мөри болсноо онцлог болчих واخхой. Мэн нэг одоо тайлбар хийсэн юм. За ихс гэж байгаа гэж. Зүүнэнд урлагийн бэлтгэд зогсчих юм байна. Нэг тайзан дээр програм явж байгаа те. Математик таг юм бүр ихтэйс одоо нэг ийм наач чам аим баялаа. Чич бай. Энд ер нь бол ингээ програм явчих те манай урлагийн 2 хоног тутуу байна. Сэтгэл ямар байна? Ер нь одоо сая бэлтлээ. айгүй өндөр байна. Бид бэлтгэлээ маш хангалтайгаар тустай бэлтсэн байгаа. Тэгээд сайхан бэлтчихнэ. 2 хоногийн дараа урлагийн үстэй нь бол нэг давхрыг зорж байгаа. Тэгээд ер нь хэр ам бэлтгэл байна да. Тэр ой дашгүй. Тэгтээ зарим хүмүүс жоох бэлтгэлтэй хамрагдахгүй байгаа. Маш дутуу байгаа. Бид нар жоохон цагтаа ирээд яачвал те. Манай бол жоохон хоцорсон удахгүй 2 хоногийн дараа. Нэг тайзан дээр гарч ирэл 19 анги хамгийн сүүлийн удаа бүжиглэх байгаа. Нэг давхрыг манай ангийнхан зорж байгаа. Тэр юу болж байгаа юм да? Урлагийн мөртөлийг анда чинь гэж холоос харж иж ойлгосон. Тэр жоо хойшлж төл үзэж тарахад ойлгох. Тий. За. Хойш. 1 2 3 гэж өгсөн энэ хүүхдийн нэр нь юм уу? Яаж хараад Body spam мэдгүй байна. Манай урлагийн бүтлийг хараад биширч юм байна. энэ одоо Урлагийн Чи энэ дээр юу ойлгож болж байна? энэ хүүхд яагаад үсээ ингэж янзсан бай? Асуулт плюс. Ойланд шууд байгуулгын нэрийг шууд тулгаалах гэсэн юм байна. Edis Fox тань. Эдик класс. Зөв мэдгүй шиг сэрэлгэж байна. Зөв. Биш. Дуугайлдаж би хэлэх юм байна. Биш шүү баг. Дуугайлж. Би хэлэх юм байна.